Та танихуу зургийн асуулт хариултын бяцхан шинэ болоо эхэлж байна. Та танихуу болоо маань эхлээд үзэгчдээ нэг хүний зураг үзүүлнэ. Дараа нь хэн гэдгийг таах 10 секундын хугацаа өгөөд хугацаа дуусны дараа зургийн эзний талаар товч тайлбар мэдээлэл өгнө. Ингээд эхний дугаарын зургаа хамтдаа харцгаая. За ингээд 10 секунд туслаа. Хэрвээ та зөв таньсан бол зөв таньснаа, танайг бол хэн гэж утсноо сэтгэл бичиж үлдээгээрэй. Яг ингийн амьдрал дээр байгаа зураг нь учраас зарим хүмүүс сайн танайг байж магадгүй. Энэ хүн бол Монголын анхны нийтмийн кино бид бүгдийн маш сайн мэдих Зэрэг нэмхийн өмнө киноны гол дүр Дөвчин Мэжэд Балби гомб зарингийн дүрийг бүтээсэн жүжигчин Зогсоолонгийн Дорж сүрэн гэдэг хүн байна. Хэрвээ та Дорж сүрэнгойг Зэрэг нэмхийн өмнө кинонд тоглох гэж үс сахлаа ургуулсан гэж бодож байвал тийм бишээ. Дорж сүрэнгой ардын хувьсгалын ойн баярын цэргийн парадын ёслолын хөгжмийг 10 гаруй жил удирдан тоглуулж ард олондоо цэргийн хөгжмийн сахалт гэж алдарсан хөгжмийн нэр төдөрдаач төдийгүй хөгжим бүжгийн дунд сургууль багшилж байхдаа Монголын урлагийн салбарт олон арван чадварлаг шав нарыг бэлтгэн гаргасан эрдэмтэн багш хүн байжээ. Зэрэг нэмхийн өмнө киноны ноёны дүрийг 49 наснда амьлуулан тоглож ард олны зүрх сэтгэлд хоногшуулсан байдаг. Дорж сүрэнгой одоогоос яг 110 жилийн өмнө 1916 онд нийслэл хүрээнд төрсөн. Гэрийн багшаар манж монгол бичиг заалгаж бодлого ардын засгаас байгуулсан анхны сургуулийг төгсжээ. 1930-аас 33 онд Эрхүү хотын Монгол ажилчин залуусын сургуулийг төгссөн. Сургуулаа төгсөөд 1934 онд цэргийн албанд татагдан алба хааж байхдаа тэр үеийн зөвлөлт холбоот улсын хөгжмийн зөвлөх мэргэжилтэн Лялан гэдэг хүний хэлмэрч жолоочоор ажилласан нь түүний цэргийн хөгжмөнтэй амьдралаа холбох эхлэл нь болсон гэдэг. Цэрэг төгжимчин байхдаа 184 см өндөр 44 арзмарын гутал өмсдөг нэлээд том биетэй таарах хувцас чоховор ямар сайндаа л цэрэг бакалаг болоод захиалгаар хороомон гутал хийлгэж гангардаг өтгөн хар хөмсөгтөө долгиотсон үстэй яралцсан цагаан шүдтэй үнэхээр сайхан төрсөн жавхаалаг залуу байсан гэдэг. Дорж сүрэнгой 1939 оны халах голын дайны үед Морьт дивизийн хөгжмийн дарга 1945 оны чөлөөлөх дайны үед Нисэх дивизийн хөгжмийн дарга удирдаачаар ажиллаж дайнд оролцож явсан Ахмад дайчин дэд урандаа золтой ахлах офицер хүн байжээ. Цэргийн хөгжмөнд ажиллах хугацаанд саруулхан шүн, тунгалагхан туул, гончиг гой зэрэг дуу болон ахан дүүс нэртэй марш бичиж байсан авьяаслог уран бүтээлч хөгжмийн зохиолч хүн байжээ. Түүний зохиосон ижилтэй ганцхан шарга дууг зарим хүмүүс ардын дуу гэж хүртэл андуурдаг. Зэрэг нэмхийн өмнө киноны ноёнтноос гадна моторын дуу киноны сэдэд, өглөө киноны цэрэн дор цайдын дүрийг мөн бүтээж байсан байдаг. Түүнтэй хамт ажиллаж нөхөрлөж байсан хүмүүс нь түүний талаар үлгэрт гардаг баатар, дуунд гардаг юмдан, юмд хээгүү, ер нь хинэггүй сайхан монгол эр хүн, уулж уучдаг, нудраг зөрүүлчихдэг, яггүй дүрсгүй, дандар баатар шиг л домогт хүн. Дэрэгдүүр нь өнгөрч байгаа хүмүүс заавал эргэж хардаг байсан. Халахын хүүхнүүдийг соронцдож явсан эрдээ. Нэг суултаар 40 гаруй том бууз ичгдэг, 3 шил архиучгаад хээв нэг инээгээд суудагсан гэх мэтээр дурсан ярьсан байдаг. Нэмээд нэг сонирхолтой мэдээлэл төрөөхөд эмч хувар 1940-50 оны үед айл хөрш найзынхаа эхнэрийг төрөх болоход нь өөрийн гараар охины нэх барьж авсан ээж хүн ээж нь болж байсан гэсэн яриа байдаг. Дорж сүрэнгой 1933 онд Ноотны сурах бичиг нэртэй 15 бүлэг номыг Лувсан Жамц мандал зэрэг хүмүүстэй хамтран хичээнгүйлэн орчуулж өөрөө монгол бичгээр дармалтан бичсэн нь тэр үеийн цэргийн хөгжимчдийн гол гарын авлага сурах бичиг нь болж байсныг олон хүмүүс дурсан ярьдаг юм билээ. Ингээд төгсгөлд нь түүний хэлэх дуртай байсан. Хүн шиг хүн байхын тулд сэтгэлийн сайхнаар тижээгдэж, хөдөлмөрийн сайнаар өнгөжж явдаг юм шүү гэсэн үгээр тайлбар мэдээллээ өндөрлөё. За энэ юм гарагт үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэрсэн хүүхэд болгоноос Мүүнигийн хөөрхөн маскотууд аздан шалгаруулна гинэ. Скутер, брендийн ундаг дугуй бэлгэлэн гэж шүү. Хоцорвоо.